Монгол улсын ард иргэдээ, улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Өнөөдөр та бид Монгол улсын ирээдүйн шийдвэрлэх түүхэн игдэртэй мөчд хамтдаа ирж байна. Учир нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг та бид өнөөдөр хамтдаа гаргах гэж байна. Энэ асуудал хамтарсан засгийн газар ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол улсын ирээдүйг цаашд ямар замаар хөтлөх үү гэдэг салаад замын эхэнд байна. Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан. 126 болоод бид цаашд энэ жишгийг хэрхэн өөрчлөх үү, яаж цаашд бид нар тогтвортой засаглалын асуудлыг авч үлдэх вэ гэдэг энэ асуудал бол өнөөдрийн чухал асуудал. Мөн 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кейс болж үлдэхээрээ дүүхэн ач холбогдолтой юм. Монгол улс бол хоёр том гүрний дунд оршин тогтнодог парламентын цэцгэлтэй арчсан улс. Парламент цаашдаа бүр эрхт байдал арчсан үнэт зүйлээ хамгаалах гадна дотны олон сорилттой хамтдаа нүүр тулах болно. Амьдралаа ямар байхыг сонгох, хувь тавилангаа өөрөө тодорхойлох эрх бол Монголын иргэдэд тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламентын онцгой бүр эрхийн асуудал. Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл тулгуурлан төрийн эрхтэд байгууллага улсын их хурл эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт миний хувьд огт хэрэгэлцэхгүй байна. Ардчлал бол тэнгэрээс унаж ирдэг зүйл биш бөгөөд харин хамтдаа тэмцэж босгодог үнэт зүйл билээ. Тиймээс ч миний би өнөөдөр ард түмний төлөөлөл болсон парламентын гишүүдийн бүхий л асуултад ил тод нээлттэй хариулах болно. Үннийг бид нээлттэй ярьж чадахгүй бол, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй бол энэ өөрөө парламентын ардчлал биш болж хувирна. Ил тод биш байдал, айдас хүз, хөшгөний заадах тохироо, улмаар ард түмний эрх чөлөөг хумж, эрх мэдэл, эд хөрөнгийг тойрсон дарангуулын тогтолцоо бий болж арчлалыг устгадаг гэдгийг олон улсын түүх нотолсон гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Дэлхийд даяар ардчлал аюулд өртөж, сорилтод орж буй энэ цаг үеийг даван туулахын төлөө улс төрийн намууд нэгдэж парламентын төлөөллийн тоог нэмж 126 гишүүнтэй цоо шин парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор та бид хамтдаа бүрдүүлсэн. 100 жилд нэг тохиох цар тахал, дайны цаг үе, улс орнуудын хилийг хааж итгэл найдвар бүдгэрч байсан цаг үед миний би Монгол улсын ерөнхий сайдаар ажиллах эрхэм хүндтэй үүргийг хүлээж авсан. Бид хамтдаа эдийн засгаа сэргээн тэлж Монголын улс төрд цоо шин салхийг оруулж чадсан. Сонгодог парламентын засаглалтай жинхэнэ арчлалыг бий болгохын төлөө үе үеийн улсын их хурлын гишүүд бууж өгөлгүй тэмцээр ирсэн. Улсын их хурлын 2024 оны сонгуулийн онцлог бол Монголын ард түмэн бидэнд арчлалыг улам бэхжүүлэх, улсаа улам бүр хөгжүүлэх, шинэлэг дэвшилтэд бодлогыг хэрэгжүүлэх эрх хариуцлагыг хамтд нь хүлээлгэсэн ард түмний сонголт байсан. Монгол улс анх удаа 126 гишүүнтэй 5 намын төлөөлөл бүхий парламенттай болсон. Энэ нь парламентын засаглалыг бэхжүүлэх ард түмний саналыг гээхгүй байх, бодит төлөөллийг хангах түүхэн алхам болсон гэж миний хувьд үргэлж бахархдаг. Үр дүнд нь нийт гишүүдийн 64% буюу 81 нь шинээр сонгогдсон гишүүд. 25 нь буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсноор Аз тивийн дундаж үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй байгаа. Бид энэ амжилтыг дараагийн сонгуульд цагийн зүг ухраахгүй байх учиртай. Улс төрийн уламжлалт сэтгэлгээнээс ангид экспертүүд шинэ үеийнхэн парламентод жагсаалтар сонгогдох боломж анх удаа Монгол улсад бүрдсэн. Түүхэндээ монголчууд өөр санаа үзэл бодолтой, үзэл баримталтай хүмүүс зөвшөлтсөлд хүрэх сонгодог парламентын сонгуулийн тогтолцоог хамтдаа бид нар бүрдүүлсэн. Сонгуулийн холимог тогтолцооны шилжснээр хамтарсан засгийн газар байгуулах үндэс суурь бүрдсэн гэж үзэж болно. Энэ том хариуцлагатай байсан учраас ч 3 намын хамтарсан засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж ерөнхий сайдын хувьд үзсэн. Харин өнөөдөр та бид хамтдаа эхлүүлсэн энэ шинжилэл зөв байсан эсхийг Монголын ард түмэнд нотлох сонголтын өмнө хамтдаа ирээд байна. Засаглал хэрвээ докторгүй болж, эдийн засгийн нөхцөл байдлууд хүндэрч, намууд зөвшөлдөж чадахгүй парламентын ажил гацвал парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар арчсан парламентын засаглалыг мөхөлд хүрэх эрсдлийг дагуулж болцшгүйг миний би нэг удаа улсын их хурлын чуулганд илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа үзье. Шинэ парламентын түүхэнд анхны хамтарсан засгийн газар Алсын араа 2005 урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор улс орны эрх ашгийг намын болон хувийн эрх ашигаас дээгүүр тавьж
хурдтай хөгжлийн төлөөх зориг ураан дээр гэрээ байгуулж хамтран ажиллаад 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ жил хүрэхгүй хугацаанд 60 гаруй жил яригдсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслийг 30 гаруй жил яригдсан эрчим хүчний реформ болон үнийн чөлөөлтийг 28 жил гатсан Монгол Францын хамтарсан урааны төслийг 20 гаруй жил улс төрзөн гатсан гашуун сухад ганц мод бомбын хил холболтын төмөр замыг хамтдаа тавьад эхлүүлж чадсан. Монголчууд бид том эрх ашгаа харж нэгдэж чадвал ямар их боломж байгаагийн бодит илэрхийлэл энэ юм. Энэ бол 126 та энэ парламент мөн хамтарсан засгийн газрын давуу тал юм аа. Мэдээж хамтарсан засгийн газар сул тал байна. Хамтарсан засгийн газрын хувьд аль аль намд гомдол үүсч, хардтал дагуулж, томилгооноос үүдсэн маргаан дэвэрч, нийгмийн хувьдж олон цөөнхийн хяналт тэмцэл алдагдаж байна гэдэг бодит шүүмжил өрнөснийг бид хамтдаа хүлээн зөвшөөрч мөн дүгнэх учиртай. Гэвч эвлэлд нь нэгдэх хэцүү. Харин боснуулах бол нэг өдрөл болдог зүйл. Том төслүүдийг гацаах маш амархан. Харин гацаанаас гаргаж учрыг нь олж зөвшөлтөлд хүрч хөдөлгөнө гэдэг маш их хугацаа шаардсан зүйл. Засгийн газар огцрох амархан үнэн. Гагцгүй улс төрийн докторгүй байдлаас үүдэн ирээдүйд үүсч болох алдагдсан боломжийн өртөг ямар хэмжээнд байх вэ гэдгийг бид өнөөдөр олон талаас нь шүүн хэлцэх учиртай. Хамтарсан засгийн газар үндэсний баялагын санг бүрдүүлэх стратегийн ордуудын 34%, түүнд ногдох баялагын хөтөлбөрийг хоримтлын сангаар дамжуулан ард түмэнд тэгш хуваарлах хилцэл эд дундаа үргэлжилж байх үед ухаан удаг ордын асуудлыг засгийн газраас өргөн барьж улсын хурлын ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж эхлээд 7 хоног болж байгаа энэ цаг хугацаанд 9 сард болох оюутлогын арбитрийн маргаанд Онтариогийн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийх ажил эд дундаа өрнөж байх үед нийгмийн татгал татварын цогц реформыг намын бүлгүүдэд танилцуулан дэвшилтэд буюу шатлсан татварын тогтолцоогоор орлогын тэгш бус байдлыг засах улс төрийн шийдвэр гарсан цаг хугацаанд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх хуулийн төслийг улсын их хурлд өргөн бариад хилцэж эхлэх үед хөгжлийн мега төслүүдийн 5 бодитоор хөдөлж гашуун сухад ганц мод хил холболтын төмөр замыг 3 дахь талуудын ашиг сонирхолгүйгээр хөдөлгөж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн өдөртөө давхцсан улс төрд олон үйл явдал өрнөснийг та бүхэн мэдж байгаа. Сүүлийн өдрүүдэд ерөнхий сайд хамтарсан засгийн газар дээрх улс төрийн дайралт энэ хүрээнд хийж буй кампанит ажил сонгуулийн өрсөлдөөний халуун өдрүүдээс илүү эрчимжиж байгаа нь ил талд ямар том хэмжээний эрх ашиг нэгдсэнийг харуулсан тод илэрхийлэл гэдгийг сарвал ухаанд Монголын ард түмэн харж байгаа гэдэгт ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна. Өнөөдөр судалгаагаар Монголын ард түмний 65%-аас дээш хувь нь тогтвортой засаглалыг дэмжиж байна. Үндэсний баялагын сан хэрэгжиж иргэдэд шууд өгөөсэй хэмээн иргэд хүсэж байна. Ил тод байдлын төлөө үзэл бодлоо илэрхийлж буй залуучуудаа өөр өнцгөөс үзэл бодлоо илэрхийлж буй иргэдтэй талархаж байна. Харин үүнийг улс төрийн шалтгаан болгож, улс төрийн докторгүй байдлын суур шалтгааныг үүсгэж буйд харамсаж байна. Миний би төрийн өмчийн компаниудын нэгж томилгоо, нэгж тендер, нэгж засгийн газрын тусгай сангийн болон төрийн санхүүжилттэй банкны зээлэнд хамрагдаж өөрийгөө өршөөх хууль санаачилж явсангүй. Харин энэ бүхнийг илчилж цахим засаглал, ил тод байдал, авилгын эсрэг, эрх ашигын бүлэглэлийн эсрэг тууштай зогсож хатуу тэмцээр ирсэн. Хэрэг би өөртөө болон өөрийнхөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлдэж байсан бол олон галтай сэдвүүдтэй нэгэн зэрэг нүүр тулж Монгол улсын нийтийн эрх ашигын төлөө тэмцэхгүй тайван замаар амьдрах сонголтыг хийж болох байсан. Хитрхи олон дайсантай босноос ч боллоо хэмээн тавлан хэлэх улс төрчид байгаа ч энэ бол хувь хүний биш. Ерөнхий сайдын хувьд Монгол улсын түүхэнд эсвэлдэл хийхийг хүсээгүй итгэл үнэмшил байсан юм аа. Хэрэв миний хувьд өөртөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ эргэлдэж байсан бол Эрдэнэ төлбөрийн 49%-ийг төрийн мөнгөөр хувьдаа авсан хууль бус худалдан авалтын схемийг ажлын хэсгийн ахлагчийн хувьд илчилж хөтлийн цемент дархны төмөрлөг борон дөрийн хувьчлалыг буцаахгүй байж болох байсан. Эрдэнэт 5-7 нүүрсний худалдаа авалт офтек гэрээг илчилж биржийн худалдааг зохион байгуулж гадны менежментийг зарлахгүй байж бас болох байсан. Чингис Амура бондуудын өрийг төлөхийн төлөө хөгжлийн банкны 1.8 их найт төгрөгийн зээлийг олон нийтэд ил тод болохгүй дарж бас болох байсан. Монголиа болон нээлттэй мэдээллийн цахим хуудас нь төрийн бүх тусгай сангуудын мэдээллийг нээлттэй зарлахгүйгээр мөн хаалттай үлдээх сонголт байсан. Монгол улсын эрх ашигыг хангуулах улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлж оюутлогын дубайн гэрээг цуцалж 34% ногдох 2.3
3 тэрбум ам долларыг тэглүүлэх олон улсын шүүхийн асуудлыг эхлүүлэхгүй байх бас сонголт надад байсан. Үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлуулж, стратегийн ордуудын 34%-тай холбоотой галатгсан хилцлийгч эхлүүлж бас чадахгүй байсан үнэ. Энэ бүхэн улсын их хурлын эрхэм гишүүд олон нийтийн дэмжлэгтэйгээр хийгдсэн зүйл бөгөөд гүйцэтгэх засаглалын тэргүүнээс чамгүй их хэмжээний сэтгэлийн тэнхээ шаарддаг ажил юм билээ. Алдаа оноо чадсан чадаагүй олон зүйл надад бий. Буруу дөрөв ойлгогдсон олон асуудал байгааг ч хүлэмжширч байна. Том төсөлд хит их цаг гарган нийгмийн асуудал, улс төрийн дотоод асуудалд анхаарал бага хандуулсан улс төрийн алдаач бас байна. Баримтлах ёстой зарчим дээр хатуу зогсноос болж улс төрийн хүчний харьцааг алдагдуулсан зүйлч бас бий. Засгийн газар танхимын зарчмаар ажиллах үнэт зүйл, үндсэн хуулийн зарчмаас хазаасан асуудалч бас байгааг тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Гэхдээ л энэ бүх тэмцлийн үр дүнд Монгол улсын экспортын орлого 2 дахин өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 37.4 их найдаас 80 их найд төгрөгт хүрч Монгол улсын эдийн засаг 2 дахин тэлсэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4128 ам доллароос сүүлийн 3 жил тогтмол өсөж 6898 ам долларт хүрсэн байна. 2024 онд Монгол улсын зээлжих зэрэглэл нэг шат дахиж бие нэмэх тогтвортой ангилж шилжсэн олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Монгол улсын засгийн газрын нэр хүндийг өсгөж хөрөнгө оруулагчид Монгол улсыг сонирхож эхэлсэн бас нууц биш юм. Жилд дунджаар 5-6% өсөлтөөр хурдтай хөгжиж буй дэлхийн эдийн засагтай улс орнуудын нэг болж бас Монгол улс чадсан. Монголчууд та бид энэ амжилтаа ухраах биш, ахиулах учиртай. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлд улсын их хурлын гишүүн бол ард түмний илч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан гэж заасны дагуу та бүхэн ард түмний төлөөлөх онцгой бүрэн хэрэгтэй билээ. Ялалт бол мөнхийн зүйл биш. Ялагдaltaч бас сүрэл биш юм. Гагцхүү үнэт зүйлдээ үнэн жүлтгэл жинхэнэ ялалт гэдэг үг бий. Ард түмний илч болсон улсын их хурлын эрхэм гишүүд та бүхэн энэ асуудлыг хэлцэн шийдвэрлэхийг хүсье. Баярлалаа.